Та нар арилжаа хийжсэн бол энэ асуултан дээр бас очиж ирсэн баг. Надад ч энэ асуудал тохиолдож байсан. За би та нараас асуулт асууя. Юу вэ гэхээр энэ асуулт бүх арилжаа хийдэг хүмүүс төр гардаг. Та нар ч гарч ирсэн. За энэ юу вэ гэхээр багшаа ханш яг миний эсрэг хөдлөх үү гэж. Намайг яг байдаад явангууд ханш унцдаг. Сээлдэнгүүд буцаад өсөө явчихдаг. Энэ яагаад ингэдэм бэ гэдэг асуулт. Та нар арилжаа хийжсэн бол энэ асуултан дээр бас очиж ирсэн баг. Надад ч энэ асуудал тохиолдож байсан. Энэ юунаас болдог вэ? За энэ бол ерөөсөө сэтгэл зүйн асуудлаас үүсдэг. Нэг бол шунал, нэг бол айцаас бол. Яг гэхээр ханш өсөд юм. Жишээ биткойн өсөд юм тийм. Өсөд байгаа ханшийг хараад би яг эндээс хоцрох гэж юм гэдэг бодол төрж хурдан дарддаг. Харин ханш унаад эхлэнгүүт яг ингээд миний данс дуусгах нь ингээд алдагдал маань томорхон ингээд арилж байгаа хаахад яг тэндээс өсдөг. Энэ бол таны хувь сэтгэл зүйн хувь дандаа хоцорч нүүдэл хийж байгаагийн илэрхийлэл гэсэн.